Өөрийн уламжлал, онцлогтой үндэсний соёл, хосгүй амьтан ургамлын аймаг бүхий байгалийн гоо үзэсгэлэн. Энэ бүхэн Бурят нутгийг уран бүтээл хийх өргөн боломжтой орон болгож байна. Мөн энэ нь өнөө үеийн чиг хандлага болжээ. Бурятын бүтээлч салбарууд стратегийн хилцүүлгийн нэг сэдв нь геобрэнд байв. Энэ бол эхний алхам. Эдгээр салбарыг эдийн засгийн чадварын үүднээс харах явдал юм. Үүнтэй яаж ажиллах вэ? Бүтээлч бизнес эрхлэгчдэд өөрсдийн үйл ажиллагааг хэрхэн мөнгөжүүлэх вэ? Ямар брэндээр дамжуулах вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь брэнд гэж юу вэ? Брэндийг хэрхэн бий болгох вэ? Нутаг дэвсгэрийн брэнд, хувийн болон худалдааны брэндүүд гээд энэ бүхэн бол бүс нутагт яг одооноос хэрэгжүүлэх шаардлагатай томоохон ажил юм. Өөрийн брэндийг хэрхэн бүтээх, түүнийг хөгжүүлэх арга замын талаар мэдлэг хуваалцахаар Москвагаас өндөр зэрэглэлийн мэргэжилтэн урьжээ. Брэнд гэдэг бол бие биедээ яагаад чухал, сонирхолтой вэ гэдгийг товч өгөө тодорхой илэрхийлсэн ойлголт. Манай бүс нутагт ирж байгаа зочдод бид юу өгч чадах, юуг өгүүлэх вэ гэдгийг харуулдаг. Хүмүүр өөрийн амьдарч байгаа нутгаа мэддэгч гаднаас ирсэн хүнд энэ газарт яагаад үлдэх, яагаад нүх, бүр яагаад энд амьдрахаар шийдэх хэрэгтэй хурдан ойлгогдтой тайлбарлахад брэнд түүний гол санаа, дүр төрх, утга агуулгын хэрэгтэй байдаг юм а. Танхимд олон 10 хүн цугларсан байв. Тэд бизнес, төр, олон нийтийн байгууллагын төлөөлөл бөгөөд стратегийн хилэлцүүлгийн оролцогч бүр өөрт хэрэгтэй зүйлсийг эндээс олж чадна. Ямар ч тохиолдолд эхлээд өөрөөсөө хайх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Айлаас ирэхээр авдраа хаа гэсэн сайхан үг байдаг. Тиймээс бидэнд ойрхон зүйлс, хоол хүнс, байгаль, архитектур, түүх шашны дурслууд гээд холоос хайх шаардлагагүй. Бүх зүйл яг хөлдөр байна. Энэ татах хүчний төв нь илүү сэсгэл оюуны, мөн уламжлалт хангах ухаанд түшгэлсэн байх ёстой. Хүн энд ирээд тавширч, гүнзгий амарч, ачаалттай сэтгэх биш, харин сэтгэлээ амрааж, эрч хүчээ нөхөх боломжтой байх хэрэгтэй. Манайд ийм эрчим хүч, энергийн төв болсон олон газар бий. Би энэ чиглэлийг илүү дэмжинэ гэж бодож байна. Энэхүү болон бусад стратегийн хилцүүлгүүд нь Бурят өнөөдөр Бурят маргааш форумын бэлтгэл үе шат юм. Тус форумын үеэр төрийн байгууллагууд сүүлийн 5 жилийн ажлын дүнгээ танилцуулж цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлно. Форум 4-р сарын 17-нд болох юм. В 2025 онд Улаанбаатар хотод томоохон өөрчлөлтүүд өрнөлөө. Шинэ нэмлэг, спортын төвүүд ашиглалтад орж, сургууль, замуудыг засварлав. Энэ бүхэн гинэт бий болсон зүйл биш. Ард нь хотын захиргааны олон зуун ажилтны ууггүй хөдөлмөр байгаа. Игорь Шутенковын баг зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдэхээс гадна нийслэлийн хөгжлийг ирэх 10 жилүүдэд чиглүүлсэн тодорхой стратегийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд энэ ажлыг бүх чиглэлд тууштай үргэлжлүүлжээ. Тайлан донд бид мастер төлөвлөгөөний эхний төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн, сэргээн засварласан За Байкал стадион, 2 поликлиникийн шин салбарыг нээлээ. Бид бичил хороол бүрийг эрүүл мэнд, спортын байгууламжаар хангах зорилгыг шийдэж байгаа юм. Байкал театр, үндэсний музей, бүтээлч үйлдвэрлэлийн төвийн барилгын ажил үргэлжилж байна. Мөн инженерийн шугам сүлжээг шинжлэх, зарим айл эрхийг цахилгаан халаалт шийдвэрлэх зэрэг урт хугацааны ажлуудын тодорхой үе шатыг дуусглаа. Помимо этого, Үүнээс гадна хотын нийтийн болон хашааны орчныг шинжилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлв. 2025 онд хотын төвд шинэ инженерийн шугам сүлжээ татсан байна. Ус бохирын шугам салхи нь хамгийн хүнд, хамгийн бохир ажил боловч хотыг тэлж хөгжих шинэ барилга байгууламж барих боломжийг бүрдүүлж, иргэдийг худгаас ус зөөх шаардлагаас бүрмөсөн чөлөөлөх чухал алхам юм. 1 жил гаруй хугацаанд төв хэсэгт 3 гаруй километр дулааны шугамыг шинжилэн 13 км шинэ усны болон бохирын шугамыг татжээ. Эдгээрт шинэ хорооллот төдийгүй хувийн хвшлийн бүсийн айлгөргүүдийг ч холбох юм. Энэ засвар иргэдэд маань баггүй өндөрлөл учруулсныг бид ойлгож байгаа. Барилгачдад ажиллахад амаргүй байсан. Нарийн гудамж, хадрахыг хөрс, газрын доор хос гээд олон бэрхшээлтэд тулгарсан. Одоо шугам сүлжээний ажил дуусах шатанд орж, асфальт сэргээх, тогтчлтын ажлуудад шилжиж байна. Инженерийн дэд бүтцийн засварт онцгой анхаарал хандуулжээ. Өнгөрсөн онд хотод татан төвлөрүүлсэн улсын болон холбооны санхүүжилт 12% нэмэгдэж, нийтдээ 14 тэрбум рублээс давсан байна. Мөн өөрийн орлого 949 сая рублээр өсөж, нийт төсөв 13% нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. 2026 онд мастер төлөвлөгөөний ажлуудыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх томоохон зорилт тавигдж байна.
Манай Ахмад үеийн хотын захиргааны бүх ажилтан, олон нийтийн зүтгэлтнүүд, идэвхтнүүд, хороодын өөрөө удирдах байгууллагууд талархал илэрхийлье. Бид хамтын хүчээр тайлан донд төлөвлөсөн ажлуудаа хэрэгж бүрч чадсан, цаашид та бүхний дэмжлэгт найдаж байна. Урагшилсаар байна. Глава Бурятии отметил, Бурятийн тэргүүн улаан үдийн хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг өндрөөр үнэллээ. Алексис Цэдинов болон хотын зөвлөлийн гишүүд хотын дарга захиргааны ажлыг онц гэж үнэлсэн байна. отлично. Хотын баг маш сайн ажиллаж байна. Асуудал мэдээж байгаа. Янз бүрийн салбарт байгаа. Гэтэ асуудал хаасаагүй байдаг. Жишээд Ирхүү хот, Москва, Владивосток гэд аль ч хотод асуудал бий. Гол нь байгаа нөөц бололцоонд тулгуурлан тэдгээрийг хэрхэн шийдэж байна вэ гэдэг юм. Манай хот боломжит бүх нөөцөө бүрэн ашиглаж, бүс нутаг болон холбооны байгууллагуудаас олгож байгаа боломжийг дээд зэргээр ашиглаж байгаа юм. В 2020 2026 онд шинэ хичээлийн жилээс өмнө сургууль цэцэрлэгүүдийг засварлана. Тухайлбал 1, 14, 46 дахь сургуулиуд болон Чебурашка цэцэрлэгийг их засварт хамруулна. Мөн алслагдсан бичил хорооллуудын асуудлыг шийдвэрлэхэд анхаарах юм. микрорайонов. Энэ жил орлогын их усрыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай энэ чиглэлээр ажиллаж байна. Мөн алслагдсан бичил хорооллуудыг иргэдэж бидний анхаарал дэмжлэгийг мэдэрч, дэд бүтсэн хүмүүрт хаана амьдарч байгаас үл хамааран хүрэх ёстой. Игорь Шутенков Игорь Шутенков иргэдээс ирсэн бүх санал хүсэлтийг ажил хэрэг болгоно гэдгийг онцоллоо. Ажил хэд дундаа явж байхад өмнө хийсэн зүйлсээ мартах үе бий. Харин тайландаа бэлтгэж жижиг том олон амжилт байсныг ойлгодог. Тэр бүхнийг өнөөдөр хотын иргэд аль хэдийн хүртэж эхэлсэн. в наших следующих Улаан үд хот зогсолтгүй хөгжсөөр орон сууц нийтийн аж ахуйгаас эхлээд нийгмийн бүхий л салбарт ахиц дэвшил гарсаар байна. Андрей Слепнев, Сергей Медведев, Данил Щербаков. Новости дня. В этом зале Энэ танхимд 1986 оны 3 дугаар сарын 5-нд Поплавскийн гэр бүл гэрлэлтэд батлуулж байжээ. Харин 40 жилийн дараа тэд Бадмарк хурмаа тэмдэглэхээр дахин энд ирсэн байна. Тухайн үед Юрий Вадимович, Нисхийн техникийн сургуулийн сонсогч, Светлана Дмитриевна ардын аж ахуйн дээд сургуулийн оюутан байв. народного хозяйства. Встретил первый раз. Анх сургуулийн орбита клуб тарсан юм 1982 он байсан баха. Магадгүй 1981 эсвэл 1982. Да, 81 или 82 где-то так вот. Юрий сразу Юрий Поплавский ирээдүйн гэргээд анх харсан мөчөөсөө л татагджээ. Гэвч тэднийг 3 жилийн урт хагацал хүлээж байв. Светланыгийн ирээдүйн нөхрийг алс дорнод руу томилсон ч амралт бүрээрээ тэр төрлөх нутагтан ирж хайртай бүсгүйтэйгээ уулздаг байсан гэж Юрий дурсан ярьлаа. Харин Ирхүү хотод дахин уулзсны дараа хосууд гэрлэлтэд батлуулахаар шийдсэн байна. решили расписаться. Бид бие аль хэдийн таньдаг болсон байсан. Тэгээд олон жил аз жаргалтай амьдрах гэр бүл болж чаднаа гэж итгэж шийдсэндээ У семьи Федорюк Харин Федорюкийн гэр бүлийн түүхээр Валерий Иванович, Любовь Васильевна хоёр нэг дотор байранд амьдардаг байсан ч хувь тавилан тэднийг 1975 онд санаандгүй байдлаар уулзуулжээ. году. Би лекцээс харин тэр гэрүүгээр явжсэн юм. Би ангаахын дээд сургуульд тэр ангаахын коллеж сурдаг байлаа. Ленин Тэмриязын гудамжны уулзал дээр тааралдаад зах хүртэл хамт алгасан. Тэгээд л тэр цагаас хойш бид амьдралын замыг хамтдаа 50 жил туулж байна. ямар сэтгэл хөдлөл байх вэ? 18 настай охинд ямар сэтгэл хөдлөл байх вэ? Эрэг мэдээж хэрэг штэ. Уже через год Жилийн дараа тэд хурмаа хийлээ. Сургуулаа төгссөний дараа Валерий Ивановичийг алс дорнод руу эмнэлгийн албаны дараагаар томилсон байна. Өнөөдөр тэд насанд хүрсэн хүүхдүүд 3 ач өхөн 1:30-аараа хүрээлүүлэн жаргалтай амьдарч байна. Харин бат бөх гэр бүлийн нууцаа тэд зөвхөн ойр дотныхондоо төдийгүй бидэнтэй ч хуваалцсан с юм. нами. Не ссориться, а если Муудалцахгүй. Муудсан ч тэр дорнд тайтруулах хэрэгтэй. Үнсээд ч юм уу, инхрлээд ч юм уу ямар нэгэн аргаар. нежностью, как угодно. Хамгийн гол нь төвчээр. Бас хайр шүү. Бал юбиляров Ойн баярын цэнгүүнд 7 гэр бүлийг алдаршуулан хүндэтгэл үзүүлжээ. Тэдний хамтын амьдралын хугацаа 40, 45, 50, бүр 60 жилээр хэмжигдэнэ. Ихэнх нь нүүдэл суудал, мэрэгжил солих 1990-ад оны бэрх цагийг даван туулсан ч үргэлж хажууд нь хайр халамжаар дүүрэн харц байсаар ирсэн байна. заботы. Очень часто Олон жил хамт амьдарсан хосууд маань залуу хосуудын гэрэлтийн ёслолд оролцож, амьдралын захиас хэлж,
дурсгалын зүйл гардуулдаг. Ингэснээр залуус амьдралынхаа замыг хамтдаа туулж ад жаргалтай гэр бүл болохыг ирээдэг юм а. Хосуудын хэлснээр ямар ч медаль, өргөмжлөл өөрсдийн хүүхэд аж ахуйчаа амьдрал нь эхэлж байсан тэр танхимд цугларсан байхыг харах баярт мөчтэй зүрлэхийн аргагүй гин. Учир нь хайр хизээж дуустдаггүй. Харин ойр дотны хүмүүсийн дунд үргэлжлэн дэлгэрч амьдрал болон цэцгэлсээр байдаг ажээ. Тэд өөрсдөө зураг авч анимашн бүтээж бүр дүрд хувилан тоглодог. Кино урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлгээд эдгээр бүтээж хүүхдүүдэд хязгааргүй. Богино хэмжээний кино, уран сайхны бүтээл, хүүхэлдэйн кино гэд тэдний төсөөлөлд хязгаар байхгүй. Хүснээ бүтээх өргөн боломж энд нээлттэй. Юуны үн бид дүрсийн шийдэл, хөгжмийн найруулга, зохиол гээд олон шалгуураар бүтээлийг үнэлдэг. Дараа нэгдсэн дүн гаргана. Харин шүүхтийн хэлэлцээр шүүлт шүн дунд хүртэл үргэлжилдэг. Кино наадмын хүрээнд 40 гаруй бүтээлийг үзэж танилцсан юм. Санкт Петербург эрхүү хотоос оролцогчид ирсэн ч ихэнх бүтээл нь өөр байгалийн хязгаарын залуу найруулагчных байлаа. Тухайлбал Сретенскийн Тойргийн Мисл студийн сурагчид халахлын тулалдаанд оролцсон Петр Петрович Бобровын тухай Петро нэртэй богино хэмжээний уран сайхны бүтээлээ авчирчээ. Кто такие? Кто на землю? Бей их! Это художественное. Энэ бол уран сайхны намталчилсан кино. Бид түүний шагнал, дайны замнал, төрөөс үнсэн гавья баатрал гүйцийг харуулахыг зорьсон. Харин Сказка ТV телестудийн хүүхдүүд 6 төрөлд зэрэг оролцохоор шийджээ. Багчууд цэцэрлэгийн амьдралаас сэтвэлсэн мэдээний багц мөн цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдод хийсэн богино ярилцлага толилуулсан байна. Тэд өөрсдөө зураг авч зохиолоо бичиж нэвтрүүлгээ бэлтгээд зогсохгүй хүүхэлдэйн киноч бүтээдэг гинэ. И снова царапинка, садинка, приходится за руку папу вести. Сейчас дети современные и одоогийн хүүхдүүд манай үеийнхээс өөр болсон камер харахаараас сандарч улайдаг байсан үе өнгөрчээ. Тэд маш тайван хичээлийн үеэр зураг авч 2-3 сарын өмнө хийжсэн текстээ санаж асуултаа өөрсдөө зохиогоод хоорондоо ярилцаж чаддаг. Как мы сейчас с вами. Оролцогчид өрсөлдөхөөс гадна туршлага хуримтлуулах зорилготой ирдэг. Кино наадмын үеэр тэд мастер хичээлд оролцож, найруулагчдын ажлыг газар дээр нь үзэж, жүжиглэх ур чадварт суралцсан, цаашдын уран бүтээлдээ хэрэг болох ариун туршлага урам зоригтой буцснаа. Мас рестлингийн Оросын холбооны улсын 11 дахь удаагийн аврах шалгаруулах тэмцээн өөр бүс нутгаас ирсэн 150 гаруй тамирчдыг ёслол төгөлдөр угтан авлаа. Сава таталтын энэ төрлөөр Оросын холбооны улсын гол тэмцээн анх удаа уг спортын их нутагт зохион байгуулагдаж байна. Мас рестлинг бол үндэсний спортын төрөл бөгөөд олимпийн хөтөлбөрт багтахаар идэвхтэй дэвшүүлж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн бүх төвд нийт 109 оронд хөгжиж байна. Анастасия Галкина ахыхаа хамт Калуга мужаа төлөөлөн энэ тэмцээнд оролцож байна. Тэрээр мас рестлингээр 7 жилийн турш хичээлжээ. Ихэнх нь бэлтгэлээс шалтгаална. Зөвхөн биеийн биш, сэтгэл зүйн бэлтгэл илүү чухал. Ялангуяа багийнхаа хамт дивжээнд гарахад өөрийгөө төлөвлөх амаргүй. Ер нь өндөр түвшний тэмцээнд бэлтгэх маш хэцүү байдаг. Якутын тамирчид ч гайхалтай амжилт үзүүллээ. Бүгд найрамд улсын шигшээ баг 10 алт, 9 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарлаа. Би Якут улсад 7 удаа бүх улирлаар ирж байсан. Якут улс улирал бүртээ өөрийн гэсэн үзэсгэлэнтэй. Үнэхээр гайхалтай мэт. Би нутгийн уламжлал хүмүүсийг ихэд хүндэтгдэг. Тэд зөвхөн өөрийн тамирчтай бос буцаад хотуудаас ирсэн тамирчдыг халуунд нар угтан авч хамт зураг татуулах гэж ярддаг нь сэтгэл хөдлөлтөн байдаг.
Тэмцээний дүнгээр масс рестлингийн дэлхийн авраг шалруулах 8 дахь удаагийн тэмцээнд оролцох Оросын холбооны улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг бүрдүүлжээ. Энэ бол пик материалаар хийгдсэн модуль бүтэцтэй өвдөгний хиймэл үе. Дэвшилтэд полимероор бүтсэн металл агуулаагүй үе юм. Энэхүү бүтээл нь доктор Ван Югийн багийн 10 жилийн ууггүй судалгааны үр дүнд бий болжээ. Манай гол шинжилэл бол металлыг пикээр орлуулсан явдал энэ материал ясны идтэй илүү нийцтэй. Хатуулга нь хүний ястай ойролцоод ачааллын хаалт гэдэг үзэлийг багасгадаг. Энэ хатуу металл имплантын орчинд ясны нэгт бууруулахгүй шалтгаан болдог юм. Харин хамгийн том давуу тал нь оншилгоонд илэрдэг. Металл нь КТ эмэртэй дүрстэй ихээхэн гажуул үүсгдэг бол пик бараг нэгт харагддаг. Ингэснээр үе болон ойр орчмын эдийг тодорхой харж халдвар үрслийг эрт илрүүлэн эмчлэх боломж өрдөнө. Гэхдээ металлыг оруулахын тулд имплант асар их ачаалал даах чадвартай байх ёстой байв. Олон улсын хатуу стандартын дагуу хийгдсэн туршилтууд, олон жилийн хэрэглээг дуурайлган хийсэн сорилтууд нь түүний бат бөх эдэлгээ даах чанарыг бүрэн нотолжээ. Эдэлгээний туршилтаар хүний биеийн жингийн 5 дахь их ачаалалтай сая давтамжийг дуурайлган шалгаж урт хугацааны найдвартай байдлыг баталсан. Элэгдэлд тесвэртэй байдлын туршилтууд өндөр үзүүлэлт харуулсан. Харин хамгийн чухал ялгаа нь туяа эмчилгээнд илэрдэг юм. Металл имплант цацрагийг хааж хавдрын эмчилгээг хөндрүүлдэг. Харин пик бараг саад учруулдаг тул эрүүл эдийн гэмтээлгүй наривчлалтай эмчилгээ их боломжийг олгодог. Энэ аюулгүй байдлын хувьд онцгой давуу тал юм. Энэхүү нээлт нь эмнэлэг зүйн мэдлэг, инженерийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг нэгтгэсэн үр дүн бөгөөд аж үйлдвэрийн түвшүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгжижээ. Энэ амжилт бол бат бөх хамтын ажиллагааны үр дүн. Эхлээд эмчилгээ эмнэлэг зүйн хэрэгцээг тодорхойлдог, дараа нь инженерүүд техникийн бэрхшээлийг даван туулах шийдлийг боловсруулдаг юм. Харин үйлдвэрлэлийн түвшүүд бүтээгдэхүүнийг төгс болтол хөгжүүлдэг. Эмч хүний хувьд өвчтний асуудлаас эхлээд бодит бүтээгдэхүүн бий болж хүмүүст тусалж байгааг харах нь хамгийн том шагнал юм а. Пик материалаар хийсэн хиймэл үе нь үндэсний инновацийн эмнэлгийн хэрэгсэл хэмээн үнэлэгдээд байна. Зохицуулалтын зөвшөөрөл удахгүй олгогдох гэж байгаа тул багийнхан одоо имплантыг улам боловсронгуй болгоход анхаарч эхэлжээ. Ирээдүйн сайжруулсан пик материалд оршиж байна. Бид яс имплантад шууд ургах бэхжих боломжтой биодэгт гадаргуу хөгжүүлж байна. Харин эцсийн зорилго бол магадгүй 10 жилийн дараа бий болох ухаалаг имплант юм. Бид ажиллагаа элэгдлийн мэдээллийг дамжуулах мэдрэгчүүдийг суйрлуулахад төлөвлөж байгаа. Ингэснээр ортопедийн салбар том хөгжлийн ярин шилжнэ. Пик энэ ирээдүйг бодит болгож байгаа. Доктор Ван Югийн багийн 10 жилийн хөдөлмөрөөр бүтсэн дэлхийн анхны пик модуль бүхий хиймэл өвдөгний үе нь ирээдүйн ухаалаг ортопедийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлж дэлхийн ангаа ухаанд шинэ жишг тогтоож байна. Шанхай загварын 7 хоног олон улсын брэндүүдийн хувьд хятадын зах зээлд нэвтрэх гол гарц болон хурдцтай хувирч нөгөөтэйгүр дэлхийн тайзанд гарахыг мөрөөдсөн дотоодын дизайнеруудын хувьд эхлэл цэгн болж байна. Энэ улиралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжилтнүүд зөвхөн шин цуглуулга танилцуулахаас гадна хэрэглэгчтэй шууд харилцах зорилготой оролцож байна. Хэрв Парис шин нэрсийг онцлон нээхэд төвлөрдөг бол Милан тансаг сегментэд анхаардаг. Харин Шанхай бүхэл бүтэн экосистемээрээ ялгарч байна. Шанхай загварын 7 хоног дээр хүмүүс зах зээлтэй шууд харилцах боломжтой. Энэ нь хэрэглэгчийн хувьд үнэхээр онцлог. Энд зөвхөн салбарын мэргэжилтнүүд биш, энгийн худалдаа авагчид хүртэл шоуг үзэж таашаах боломжтой байдаг. Шанхай загварын 7 хоног хятадын өнгө төрхийг тод хадгалсан хэвээр атлаа. Гадаадын анхаарлыг улам бүр татсаар байна. Би Шанхай загварын 7 хоногт анхудаа оролцож байна. Зохион байгуулалтын төвшин үнэхээр гайхалтай санагдлаа. Муунд оролцож байгаа брэндүүдийн олон төрөл ялгарл үнэхээр сэтгэл төрүүлэх үз байна. Манай брендийн онцлог бол хормой ханцуун долгионтой цамц банзал. Энэ улиралд эдгээр нь манай шоуны гол төрх болно. Шанхай загварын 7 хоногийг Европт дэлхийн гол загварын төвүүдийн нэг гэж үздэг хэмээн онцолжээ.
Үнэхээр сонирхолтой бөгөөд миний төсөөлж байснаас өөр байлаа. Надад тохирох мөн Европын хэрэглэгчдэд сонирхолтой байж болох хэд хэдэн брендийг олж харлаа. Үүнийг ажиглах маш сонирхолтой байсан. Цаашид дахин ирэх хэрэгтэй гэж бодож байна. Хятадын хүчрхэг үйлдвэрлэлийн суурь захим худалдааны асар том зах зээл нь Шанхайг дэлхийн загварын салбарын томоохон платформ болгож байна. Улирал бүр улам олон баер энд иргэн ирж Хятадын дизайнеруудыг дэлхийд таниулахыг зорддог. Харин дотоодын брэндүүдийн хувьд энэ тайз нь зүгээр нэг сурталчилгаа бус танигдах байдлаа бодит орлого болгон хувиргах бодит боломж юм а.